Улсын хурлын гишүүн ганц тулгыг хүчингийн хэргийн шинжилгээний дүнд нөлөөлсөн байж болзошгүй их үндслэлээр тайлбар авч шалгаж байгаа бол улсын хурлын гишүүн Баасан Хүүг төрийн ордонд Монгол Ардын хувьсгалт намын хурал зохион байгуулалттай холбогдуулан шалгаж хэргийг нь прокурор шилжүүлжээ. За харин боловсрол соёл шинжилх ухааны сайд цогцлмаг яамныхаа төрийн нарийн бичгийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч мөнхлөг хууль бусаар томилсон байж болзошгүй шалтгаанаар төрийн албаны зөвлөлд албан бичиг хургуулж шалгуулахар болоод байгаа юм. За мөн барилга хот байгуулалтын сайд асан Баян Сэлэнгийг сайдаар ажиллаж байх хугацаанд туризмын орон сууцнд ойр дотныхоо хүмүүсийг оруулсан байж болзошгүй хүндлэлээр шалгаж эхлээд байна. Улсын хурлын гишүүн ганц тулгад холбогдох хэргийг прокуророос хариаллыг тогтоож өгсөн учраас авилгатай тэмцэх газар шалгаж байгаа. За мөрдөн шалгах ажиллагаа одоогоор үргэлжилж байна. Улсын хурлын гишүүн ганц тулгаас байцаалт авсан байгаа. Сайд асан Баян Сэлэнгийн хэрэгт холбогдуулан сайдаар ажиллаж байх хугацаанд өөрийнхөө хамаарал бүхий этгээд болох эгч, дүү, за нөхрийнхөө дүү нарыг туризмын орон сууцнд оруулсан. За мөн бусдад давуу байдал олгосон асуудлыг тогтоох зорилгоор байцаалт мэдүүлэг авсан. За дүүнчлэн улсын хурлын гишүүд сайд нараас гадна төрийн дунд шатны албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж эхнээс нь шүүхэд шилжүүлэхээр прокурорт шилжүүлж эхэллээ. За тухайлбал хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн эрчим хүчний яамны ахлах мэрэгжилтэн зам тээврийн яамны газрын дарга нийслэлийн засаг даргын хамгаалын газрын хилцээний дарга мэрэгжилтэн нарын 6 хүнд сануулга өгөх, цалинганд бууруулах ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байна. За мөн Сүхбаатар аймгийн засаг дарга асан Батсүр, байгаль орчин ногоон хөгжил аял жуулчлалын сайдын зөвлөхөр ажиллаж байсан Цолмон, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаалсан Хурандаа Батцайхан болон Баянгол хан уул дүүргийн татварын байцаагч нарт холбогдох хэрэгүүдийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Байгалийн ховор ургамал экспортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээлх хул авсан. Хууль бус захирамжаар газар олгосны улмаас бусдад 49 сая төгрөгийн хохирол учруулсан. Төрсөн эгчийнхээ аж ахуй нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосон. За эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газар засвар хийлгэснээс улсад 109 сая төгрөгийн хохирол учруулсан. За шалгалтаар очисон мэргэжлийн хяналтын байцаагчид хахуул өгсөн зэрэг ийм үйлдэл холбогдолтой эрүүгийн хэрэгүүдийг шүүхэд шилжүүлэх саналтаар прокурорын байгууллагч шилжүүлсэн байна. За энэ мэтээр он гарснаас хойш авилгатай тэмцэх газрын шалгасан хэрэг өмнөх оныхоос 2.6 дахин, прокурорт шилжүүлсэн хэрэг 8.3%-аар одоо шалгаж байгаа хэрэг 3.7 дахин өсөж, авилгатай тэмцэх газрын ачаалал 8.3 дахин нэмэгдээд байна.